ном худалдаж авна, ном уншина гэдэг чинь хоёр тис өөр хобби гэдэг байгаа тий. Тэгээд номонд дуртай, ном сонирхдаг нь бүх хүмүүс мэдж байгаа байх. Бүр ингээд уншина гэж энэ тэндээс шинэ хуучин одоо янз бүрийн ном цуглуулад байдаг. Тэгээд надад ч гэсэн тэгж цуглуулсан ном нилээдгүй байгаа. Энэ болохоор яг миний номын тавираас гарч ирсэн, өнөөдөр гарч ирсэн, миний уншаагүй байгаа 13 шиг ийм ном байгаа. Гадаад Монгол холилдсон номнууд байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ номнуудын хамгийн ихний өгүүлбэрүүдийг бүгдээ хамтдаа уншаад тэгээ тэр өгүүлбэрээр нь номнуудыг жагсаая, rank хий. Хамгийн гол нь зөвхөн ихний өгүүлбэр дээр нь л тулгуурлаж rank хийж байгаа. Би болохоор энэ дээр ингээд 5 rank бэлтгэсэн байгаа. 5 ийм төвшин бэлтгэсэн байгаа гэсэн. Хэрвээ энэ номнуудын эхний өгүүлбэрийг уншаад тэр өгүүлбэр надад бүр маш их таалагдах юм бол тэрийг хамгийн дээдлийн төвшин буюу өнөөш нь унтахгүй уншина гэдэг төвшин дээр тавина. Нилээн таалагдсан. Гэхдээ бүр ингээд эхний төвшин шигэд гэж ам ангаалахгүй байх юм бол нойр сэргчглээ гэдэг төвшин. Хоёр дахь төвшин. Ер нь яг бүх юмараа л дунд зэрэг байх юм бол нэг бүлэг уншаад үзье төвшин дээр. За яах вэ гэх юм бол завтаа болохоор л уншия гэдэг төвшин дээр. Үнэхээр ингээд эхний өгүүлбэрийг уншаад таалагдахгүй байх юм бол за энэ ном бол миний унших төрлийн ном биш юм байна гэдэг төвшин дээр англиа гэж бодож байна. Тэгээ би өнөөдөр энэ бичлэгийг хийх гэж бэлдэж байхдаа өөрийгөө mood reader гэдгээ олж мэдсэн. Mood reader гэхээр юу гэсэн юм бэ гэхээр үеийнхаа өөрийнхөө сэтгэл зүйн төлөв байдал, энерги, vibe гэдэг тийм vibe-тайгаа тааруулаад ном уншдаг юм байна л та. Зарим хүмүүс болохоор бүр яг ингээ унших номын жагсаалт гээд сар өдөртөө амарлаг жагсаалт гаргацлаг уншдаг шүү дээ, тий. Би болохоор тийм хүн биш, мэдрэмжээрээ уншдаг юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ номнууд ихний үлбэрийг би бас зүгээр л өнөөдрийнхөө мэдрэмжэн дээр, өнөөдрийнхөө mood-н дээр толгуурлж дүгнж байгаа шүү. Тийм болохоор бас яг эцсийн дүгнэлт биш. За дээрэс нь нэмээ хэлэхэд би тийм лаг номын шүүмжлэгч, критик, мэрэгжлийн хүн биш. Зүгээр ном унших дуртай хүн байгаа. Ер нь бол номын эхний өгүүлбэр гэдэг чинь тэр номынхаа талаар хамгийн анхны мэдээллийг уншигчд өгж байгаа тий. Тэгээд тэр номынхоо юм уур амьсгалыг, vibe-ийг бүрдүүлж байгаа өгүүлбэрүүд байдаг. Тэгээд ерөөдөө яг дэлхийд дахин амар алдартай номын эхний өгүүлбэрүүд гээд чагсаал зөндөө гаргацсан байдаг. За ингээ хамгийн ихний номоо харъя. Энэ болохоор The Boy in the Striped Pajamas гэдэг ном байдаг шүү дээ. Судалтай, унтлагын хувцастай хүүхэд гэдэг нэртэй ийм номны турк хэл дээрх орчуулга байгаа. Энийг уншаагүй киноноос идэгтэй амар алдартай кино. Киног нь болохоор би бүр багтаа хайлт үзчихсэн. Гэтэ энэ нэг юм зүрх хөлсөн, үнэхээр бүр ингэ шаналуулдаг кинонууд байдаг шээ. Одоо энэ The Grave of the Fireflies гэдэг байдаг. Бас нэг юм дэлхийн 2 дугаар тань дээр нөгөө аав нь хүүтэйгээ хоригла агарт очсон. Тэгээ хүүхдээ ингээд баг юм үйд тоглоом тоглож байгаа юм шиг хуураад гэх юм уу? Аргалаад ингээд яваад идэг нэг аавын тухай кино байдаг. Тэгээ гих мэтчлийн бүр үнэхээр дахиж хизээч үзэж чадхааргүй кинонуудын нэг, номнуудын нэг болцсон. За тэгээ энэний хамгийн ихний үлбэрийг бүгдээрээ хамтдаа уншицгаая. Бруно bir akşam üstü okuldan eve döndüğünde гэдэг. За хотлоо. Би уншичаад монголоор орчуулдаг. За Бруно нэг орой хичээлээ тараад гэртээ харсан чинь үргэлж ингээд толгоогоо бүхэлдсэн байдаг. Нүдээ газраас ингээд салгадаггүй. Гэрийн үйлчлэгч нар нь Мариягийн өрөөнд шкафын дах бүх эд зүйлсийг нь том дөрвөн ширхэг юм авдарт чумдаа хийж яхад нь олоод айгу гайхсан байна. Яг надад ер нь бол нэлээд бас сонирхолтой санагдчихлаа. Гэтэ яг ингээд нөгөө яг үйл явдал нөгөө тэр дэлхийн 2 дугаар дайны үеийн гэдгийг мэдж байгаа учраас эдгээр ингээд дөрөвхгээл байх шиг шүү дээ. Шкафын дагаа юмнуудаа чумдаан тэгээ аваа явж байна гэхээр тэр энэс цаашаа бол бас яг бол гэдэг нөгөө өрнөл нь аюул сонирхолтой санагдчихэв. За ингээ хамгийн ихнийх учраас бас жоохон туршлагагүй ч байгаа учраас энэ номыг болохоор ер нь бол нэг бүлэг уншаад үзье гэдэг энэ англи руу яг голын англи руу орууллаа. За Бруно гэдэг бол хүү эрэгтэй хүүхдийн нэр гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд хичээлд явд юм байна. Гэртээ ирсэн чинь гэрийн үйлчлэгч нартай юм байна. Тэд нар бүр ингээд толгоогоо өргөлж бүхэлгүй харцаа газраас салгадгүй гэхээр нилээ юм эцдийгээ хэм хүнддэг юм байна. Мария гэхээр энэ шууд нэрээр нь хэлж байгаа юм чи их чинь ч юм уу дүүн юм байна. Тэгээд аюу гайхсан. За ингээд бодоодсэн чи ер нь нойр сэргээхэр шүү. За нойр сэргээх энэ номны эхний үйлдвэрийг уншаад цаашаас уншмаар санагдлаа гэдэг англи руу оруулъя. За next one Margaret Atwood The Handmaid's Tale гэдэг. Энүүгээр бас амар алдартай тийм телевизэн цуврал хийсэн байдаг. Бид энийг авчаад яг уншсан үгүйгээ сайн санахгүй байгаа. Номоо уншсан уу эсвэл нөгөө киног нь үзсэн тийг андуураад байгаа юу гэдгээ сайн мэдэхгүй байгаа. За энэ болохоор англи дээр. Уул нь бол яг нөгөө хэл мэлээд автыг л өөрийнхөө мэддэг хэл дээр ном цуглуулад байгаа ухаантай юм л да. За ингээд эхний бүлэг нь We slept in what had once been the gymnasium. Би намрын заалт байсан тэр өрөөнд бид нар унтсан.
эхний өгүүлбэр нэг тийм надаа гоё мэдээлэл өгсөн юм байхгүй. Гайхшруулсан юм байхгүй. Дээрэс нь маш богинохон зөвхөн эхний өгүүлбэрээр нь дүгнэхэд бол яг энэ номыг бол би за тэгж завтаа болол уншия гэж хэлэхээр юм байна. За дараа нь болохоор бас юм манай найзын манд бэлгэлжсэн ном байгаа. Амар олон орс нэртэй. За орс нэрийн буруу хэлэл намайг уучлаарай. Би бас найзаасаа олон яаж зөв дуудгийг асуусан л да. Иван Бунин гэдэг зохиолчийн Арсеньевийн амьдрал гэдэг нэртэй ийм ном байгаа. Хамгийн анх Оросоос ингээд Нобелийн шагнал авч ирсэн 1933 онд авч ирсэн ийм зохиолч юм байлээ. За зохиолчийн энэ номны хамгийн ихний үлгэрийг уншаад үзье. Тэргүүн дэвтэр. Эд юмс ажил үйлсийн тухайд эс бичиж тэмдэглэх аваас харанхуйд замхран умартан мартагдахын авс руу орхон бий. Харин бичиж тэмдэглэсэн байх аваас амьд мэттэй агаар нэгэн буй за. Энэ өгүүлбэрээс ингээд сонсоор зохиолчийн тухай, зохиолч хүний тухай, гол дүрэн зохиолч тийм хүний тухай ном юм болов гэж бодогдчихэв. Тийм болохоор ингээ юмээ ингээ бичиж тэмдэглэх юм бол тэр нь ингээ үлддэг, бичиж тэмдэглэхгүй бол үлддэггүй. Ер нь бол амар үнэн үг штэ тий. Гэхдээ ингээ нэг юм номын уур амьсгал ч юм уу цаашаа юу өрнөх талаар бас нэг тийм мэдээлэл өгсөнгөө гол дүрэн хэн болох талаар огт мэдээлэл өгсөнгөө зүгээр нэг юм амар үнэн афоризм гэх юм уу одоо өгүүлбэрээр хэлсэн байна. Тэгэхээр миний хувьд энэ номыг бол нэг үлэг бол уншаад үзье хүсэж байна. Нэрнээс одоо яг зохиолч хүний тухай юм уу тэгээд энэ ингээд маш чухал зүйл болохоор л ингээд бичиж тэмдэглэж үлдээсэн нь энэ шүү гэдэг юм утгаар энэ өгүүлбэрээр бичсэн байгаа шүү дээ. Хэрвээ тэгээгүй чухал зүйл бишээсэн бол одоо нөгөө бичиж тэмдэглэхгүй агаарт замхраад алга болох байсан байх. Тийм болохоор би энэ номыг нэг бүлэг уншаад үзье гэдэг англи руу оруулъя. За next book. Алдарт Достоевскигийн Notes from Underground буюу монголоор болохоор газар доороос бичсэн тэмдэглэл гэж орчуулсан бэлээ. Шууд хэдүүлээ. Орё те. За ингээд орохоор part 1 нэгдүгээр хэсэг гэж байгаа хгүй. Under the floorboards гэнэ шалны доор гэх юм уу? Ийм нэртэй хэсэг юм байна. За тэгээд wow. I'm a sick man, a spiteful man, an unattractive man. That's what I am. Ваа, надад бүрийн амар таалагдлаа. Шууд ингээд ямар хүний тухай зохиол вэ гэдг нь ингээд эндээ шууд харагдчихэж штэ. Man гэдэг чинь эрэгтэй хүн юм байна. За зохиолын гол дүр бол эрэгтэй хүн юм байна. Тэгээд I'm a sick man гэхээр би бол ингээд өвчтөе хүн. Sick гэдэг нь хоёр утгаараа ороод идэг. Гэтэ би хоёр дахь утгаар ахлаж бодож байна л да. Эхнийх нь бол нөө шууд утгаараа өвчтөе те одоо ханиадтай гэдэг ч юм уу, хатгаатай гэдэг ч юм уу. Нөгөө утга нь болохоор бидний өвчтөе мэдрэл муутай галзуу гэж ярьдэн шүү дээ. Тэр утгаараа орж байгаа гэж би бодож байна. Spiteful гэхээр юм хорон санаа, өс хонзонтой гэх юм уу, хүний ингээд дургуй хүргдэг хүн. An unattractive man. Тэгээ би ингээд хүний сэтгэл татахааргүй, сэтгэл татамгүй тийм хүн. Энэ бол би ийм л хүн гэсэн байна. Тэгээд маш сонирхолтой санагдлаа, гайхалтай. Цаашаа яхал яг энэ хүн мэдгүй дүр нь амар таалагдлаа. Одоо нөгөө ном дотор чинь нэг юм дөрүүд ерөнхийдөө гол дөрүүд нь дандаа ингэ хүмүүсийн хайрыг татсан дөрүүд байдаг те. Тэгэнгүүт нөгөө unlikable man character гэдэг байгаа. Хүний зөвүү дургуур гэсэн гол дөрүүд гэж бас байгаа шүү дээ те. Тэгээ энэ болохоор нөгөө зөвүү дургуур гэсэн гол дөрүүд юм байна. Эхний энэ өөрийгөө тодорхойлж байгаа энийг амар хүлээн зөвшөөрж байгаа. Энийгээ тэгээ амар яг энэ үгнүүдээр илэрхийлж байгаа амар гоё санагдлаа. Бараг энэ бол өнөө шөнө унтааргүй ингээд шууд одоо ингээд бичлэгээ дуусгаал уушаад эхэлмээр ч юм шиг. Тэгээ дээрэс нь жижигхэн ном байгаа байхгүй юу? Вау, амар таалагдлаа. Монголоор юу гэж орчуулсан бол монголоор нэг нээж хармаар байна. За дараагийн ном нь болохоор манай монгол зохиолчийн ном байгаа. Тэгээд Зүмпэр лам гэдэг зохиолч энэ номыг одоо уулнаас бараг жил гаруй өмнө бэлгэлсэн. Тэгээд би одоохондоо уурч амжааг байгаа. Үнэхээр уучлаарай. Ваарчин гэдэг нэртэй энэ номны хамгийн ихний үйлбэрийг хамтдаа харъя. Ном гэхээс илүү нөгөө тууж гэдэг англи руугаа орчих юм байна. Тууж гэдэг нь арай илүү нөгөө богинохон гэсэн үг шүү дээ. Novella гэж одоо англиар ойлгох юм уу та. Тэнгис хэмээх хүү талын хотод ваар хийж амьдран суудаг байлаа. Окей. За эхний өгүүлбэрийг ингээ уншихаар 4 ийм мэдээллийг хүнд өгч юм л доо. Нэгдүгээрт нь бол гол дүр маань бол Тэнгис гэдэг нэртэй юм байна. Хүү гэхлээрээ за мэдээж эрэхтэй нөгөө талаас болохоор залуу хүнийг хэлж чинь те. Талын хотод гэж юм. Тэгэхээр тал нутагт байдаг хот гэхээр магадгүй одоо манай Монголд биш юм болов гэдэг бас нэг юм мэдрэмж төрүүлж байна. Ваар хийж гэж юм те. За ваарчин гэдэг нь ер нь бол номынхан гарчгаасаа энэ ваар хийдэг гэдэг нь бол
ойлгомжтой байсан. Амьдран суудаг байлаа гэхэлэр өнгөрсөнд болсон үйл явдлыг хүрн өгүүлж юм гэж ойлгож байна л да. За тэгэхээр юм варч хүн юм байна. Байсан юм байна гэж эндээс бол ойлгож авах нэ. За ер нь бол гол дүрийн талаар энэ ойлгомжтой мэдээллийг бол өгч байна. Гэхдээ сэтгэл хөдлөл талаасаа гэх юм уу, нөгөө мэдрэмж талаасаа яг тийм тодорхой сайн мэдээлэл өгөхгүй юм шиг санагдлаа. Тэгэхээр би энэ номыг болохоор нэг бүлэг уншаад үзье. Англи руу орууллаа. Дахиад давтаж хэлэхэд эхний өгүүлбэр нь одоо надад таалагдахгүй байлаа гэдэг энэ муу ном гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л зарим гайхалтай номнууд хүртэл эхний өгүүлбэр нь уйдгартай ч юм уу эсвэл юм жоохон бодсноос өөр ч юм уу байдаг. Энэ бол зөвхөн өнөөдөр яг одоогийн миний ингээд дүгнж байгаа дүрлэлттэй. За дараагийн ном болохоор Туркийн зохиолч Elif Shafak'in The Island of Missing Trees гэдэг энэ ном байгаа. Алга болдог моддын арал гэх юм уу тэгж орчуулах юм уу та. Тэгээд энэ номын хавц хавцсан амар гоё ингээд надад амар таалагдсан. Бүх өнгөн тэгээ ингээд нэг гоё товгор. Тэгснэ энэ нь яг нэг жоохон артлынхаа нүрийг ингээд оруулах гад юм хагас хавцтай байгаа байхгүй. Тэгснэ ингээд энэ гадаад хэвлсэн номнууд ямар ч нэг хөнгөн гэдэг. За энэ цаасандаа байд юм шиг байгаа. За тэгээ энэ ном болохоор манай найз маань бүр 24 онд жил хагасны өмнө Парисын Олимпик үзгээд явахдаа Парист байдаг хамгийн алдартай, за магадгүй дэлхийн хамгийн алдартай номын дэлгүүрүүдийн нэг Shakespeare and Company гэдэг номын дэлгүүр байдаг. Тэгээд тэр дэлгүүрээс болно бол зарим ингээд надад авчирч бэлгэлсэн. Тэгээд Elif Shafak-ын дээрээс нөгөө Туркийн зохиолч шүү дээ. Тэгээд би өөрөөс Туркт сурсан болохоор одоо найзгаа сайн мэддэг хүн ингээд авчирч өгсөн байгаа байхгүй. Тэгсэн чинь муу найз нь яасан. Уншаагүй. За тэгээд энэ номны эхний хэлбэрийн уншия. Бас англи дээр байх болохоор би англиар уншаад тэгээд орчуулж окей гэж. За эхний бүлэг нь болохоор шууд ингээд island буюу арал гэдэг нэртэй бүлэг хэлчихэж байгаа юм байна. Once upon a memory at the far end of the Mediterranean Sea, there lay an island so beautiful and blue that the many travelers, pilgrims, crusaders, and merchants who fell in love with it either wanted never to leave or tried to tow it with hemp ropes all the way back to their own countries. Вау. Гэтэ нэг юу нээр нөгөө бичлэгийн уран сайхан нэг юм уу те. Тэр уран яруу хэллэг нь аюу гоё. Тэгээд once upon a memory гэж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг эртүрдийн цагт гэдэгтэй адилхан. Гэтэ яг эртүрдийн цагт болохоор once upon a time гэдэг шүү дээ. Time гэдэг нь угаасаа эртүрдийн цагт гэдгийн цаг нь. Энэ дэр болохоор once upon a memory гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр эртүрдийн нэгэн дурсамжин тэгээд бас амар гоё байна. Ерөөсөө ингээд өмнө харж байгаагүй юм үгээд Mediterranean Sea газар дундын тэнгис бүр ингээд миний хамгийн дуртай одоо тэнгис гэх юм уу хүнд тийм дуртай тэнгис гэж байж болдог бол. Би ингээд бүр өмнө оюутан багтаас нь газар дундын тэнгисийн амралтын газар очиж исэн. Тэр үед болохоор нэг тийм гоё сайхан ерөөсөө мэдрээгүй. Сая өнгөрсөн өвөл Ахилийн дуу номыг уншичаад дахиад тэрний дараахан энэ газар дундын тэнгисийн ирэг дээр дахиад амралтанд явсан жаа амар гоёсэн. Тэр нөгөө номын одоо үлдээсэн тэр гоё мэдрэмжүүд гэх юм уу те. Тэгэл яг ингээл тэр тэнгисийн ирэг дээр элсэн дээр ингээ алхаж яахад магадгүй хэдэн мянган жилийн өмнө гэтээ тэр хичнээн домогч гэсэндээ хэрвээ бодит байсан бол одоо яг л энэ газар дундын тэнгисийн энэ ирэг дээр тэр Ахил ингээд 10 жил майхнаа бариад дайндаа бэлдээд Патроклтойгоо хамт ингээд амьдран суусан штэ. Тэр ном дээр гарсан тэр бүх баатрууд магадгүй яг энэ эргээр ингээл алхаж исэн байх. Тэгэхэд эдэрт ийм мэдрэмж төрсөн юм байна штэ гэдэг амар гоё гүн сэтгэл төрүүлсэн. Тэрнээс хойш газар дундын тэнгис бол бүр нэг шал өөр утгатай болчихж байгаа байхгүй. Магадгүй одоо ном уншихын нэг гоё тал нь энэ ахтэй. За зөвхөн номч гэлтгүй шүлэг, яруу найраг, дуу гэл энэ бүх зүйл бидний ингээд нэг юм амьдрал утга учир нэмжээдэг. За ингээд энэ өгүүлбэр дээр болохоор газар дундын тэнгисийн алс нэгэн хязгаарт маш үзэсгэлэнтэй цэв цэнхэр тийм арал байдаг байсан. За би ингээд таслаад хоёр өгүүлбэр олгочихж байгаа боловч нэг урт өгүүлбэр яваад байгаа шүү. Тэр аралд ингээд маш олон аялагчид, цагаачид, худалдаачид тийм энэ аралд дурлаад энэ арлаас хизээж явахыг хүсээгүй. Эсвэл бүр олс ашиглаад тэр арлыг өөрийнхөө улс руу чирээд аваад очих юмсан гэж хүртэл хүсдэг байсан гэдэг ийм утгатай өгүүлбэр байна. Тэгээ энэ өгүүлбэр зүгээр л газар дундын текстийг бас дурдсан болохоор ш тэр юм надад бүр амар гоё санагдчихлаа. Once upon a memory гэдэг нь бас айгу гоё үг байна. Гэхдээ яг номон дээр гоё арлын тухай л гарах юм байна. Тэр нь газар дундын тэнгисийн одоо алс хязгаарт байдаг арал юм байна гэдгийг ойлгосон болохоос шиг ямар үйл явдал гарах уу, ямар дөрүүд гарах уу гэдэг нь бол нэг сайн мэдэж чадсангүй нүгэлбрээс. Гэхдээ ингээ уур амьсгал нь амар гоё уур амьсгал төрүүллээ. Тэгэхээр ер нь бол энэ ном бол миний нойрыг сэргээлээ. За нойр сэргээлээ.
жоохон догтлчлаа шүү. Дараагийн ном болохоор Dracula. За Dracula би бол сая Halloween-оос өмнө уншия гэж бодоод авсан. Гэхдээ тэгээд уншиж амжаагүй. Бас англи хэл дээрээ. Тэгэхээр яг та бүхэндээ монгол хэл дээр яаж уран яруу орчуулсныг нь хэлж өгч чадахгүй нэ шүү дээ. Зүгээр өөрийнхөө үгээрээ ингээд ойлгохоор орчуулад өөртөө төрсэн мэдрэмжээр ер нь бол ярьж байна гэсэн үг. За ингээд шууд нэгдүгээр бүлэг энэ Jonathan Harker's Journal гинэ. Энэ болохоор нөгөө хүний өдрийн мэдрэл дээр бичсэн юм байгаа юм байна. За 5 сарын 3 Bistritz гэдэг газар left Munich at 8:35 p.m. on 1st May, arriving at Vienna early next morning. Should have arrived at 6:46, but train was an hour late. За 5 сарын 1-нд 8:35-д Мюнхнээс гараад Венд маргааш өглөө нэрт очсон. Уул нь бол 6:46-д очих байсан. Гэхдээ галт тэрэг бүтэн цагаар хойшлсон. Окей. Мюнхен Германаас Австри орсон байна тий. Амар хурдан л явчихдаг юм байна. 10 цаг гарна л галт тэргээр явчихдаг юм шиг байна. За галт тэрэг юм уу гүм үү гэдэг нь бас мэдсэнгүү. Sorry guys. Нэг тийм амар таалагдсангүй. Уул нь бол амар алтартай ном шүү дээ. Гэхдээ Dracula гэдэг одоо кино, тэгээ ном хоёр нь амар өөр байдаг гэсэн. Ном нь болохоор яг ингээд хүний бичсэн өдрийн тэмдэглэл загтал магтал тийм л одоо зүйлүүдээс бүрддэг. Номын Dracula, киноны Dracula хоёроос хоёр яг өөр дүрүүд байдаг гэсэн. Яг энэ зохиолчийн бичснээс арай өөрөөр кинонд одоо дүрслэлтэй юм шиг байгаа юм л да. За тэгэхээр саяны эхний үйлбэр бол зүгээр л яг л хүний л өдрийн тэмдэглэл юм. За яг дараа завтаа болохоор өшөө. Энд чинь бас юм дэлхийн гоё юм сонгодог ном юм чинь. Уншихгүй яж бас болохгүй байх. За next one. Амар цуцаана маргаж байна. Гэтэ амар жижиг. Амар сони хэвлэлтэй байгааз амар өндөр нарийнхан. За энэ болохоор Толстой Даймба инх байгаад Савашве Бариш гээд бас турк хэл дээрээ яаж яах. За уул нь турк хэлээр та сайжруулах гал энэ номыг бодноос гуйгаал олсон юм байна. За намынхаа эхний өгүүлбэрийг уншия. Одоо тэгээ би нөгөө турк хэлээр нэг ярихгүй ингээд хэдэн жил болцсон болохоор турк хэлээр жоохон мартаад байгаамаа. За юу гэнэ. За намын их хэсэгт нэгээд номын талаар тайлбар явдсан байна. Ер нь аль яг энэ Даймба инхийн болж байгаа тэр цаг хугацааны талаар тэр цаг үеийн талаар гарт юм байна. За ингээд нэгдүгээр бүлэг амар бонхон юм байна. Evet Prince Genoa ve Lucca artık Bonaparte ailesine bağlı iki eyaletin başka bir şey değil. Хүний юм ярианы боёо quote дотор юм те хамгийн ихний өгүүлбэр байгаа юм байна. Тийм ээ ханхүү минь Genoa Lucca хоёр бол Bonaparte-ийн гэр бүлтэй холбоотой хоёр юм одоо мууж юм уу хоёр аймгаас өөр зүйл биш штэ гэдэг ийм өгүүлбэр байна. За тэгэхээр энэ хүн бол ханхүүтэй ярьж байгаа юм байна. Genoa Lucca гэдэг юм хоёр газрыг яриад байна те. За энэ хоёр газар нь болохоор Bonaparte-ийн гэр бүлтэй холбоотой. Тэгэхээр 1700 оны сүүлчээс 1800 оны үйл явдал юм шиг байна. Тэгээ энэ хоёр мужийг ингээд жоох ингээд дорд үзэж шээ. Ийм хоёр мужаас нэг өөр зүйл биш штэ гэж хэлж байна. Тэгэхээр дорд үзэж байна гэж ойлголоо. Энэ Даймба инх чинь бол тэр үеийн үйл явдлыг харуулсан ном юм байна штэ. Анхны өгүүлбэр нь үгүй яах вэ? Дунд зэрэгээ. Яагаад тэгж хэлж байгаа юм бол гэсэн чинь энэ хоёр нь яг үндэ амар хүчрхэг тийм гэр бүлүүд, хүчрхэг тийм одоо аймагуд мужууд байвал яах вэ гэдэг сонирхлыг надад төрүүлж байна. За алдарт Даймба инхийг би аимшиггүйгээр нэг бүлэг уншаад үзье гэдэг англи руу оруулалаа уучлаарай. Эхний үлбэрийг ингээ уншаар нөгөө нойр сэргээр биш байнал л да. Бүтэн номоор нь дүгнэхгүй байгаа шүү дээ. Номоор нь дүгнэх юм бол магадгүй нойр сэргээд шүн унтахгүй хэмжээний тийм ч ном байж магадгүй. Эхний үлбэрийг харахаар улс төрчсөн ном юм шиг санагдаж байна. Okay, next one. Jules Verne дэлхийг тойрсон 80 хоног. Би бүр хүүхд тахтаа энэ юуг нь уншижсэн. 20,000 бээр, усан дагавар 20,000 бээр аялсан гэх тэрийг уншижсэн. За тэгээ энийг бол уншиж үзээгүй. Лаграасаа ингээ болцсон. Хуучин ном ингээ хавцсан салцсан. Шууд л ингээд эхний бүлэг нь эхэлчихэж байна. За эхний бүлэг нь болохоор гарчиг амар урт юм байна. Phileas Fogg ноёндонд паспортуу зарцаар орсныг харилцан зөвшөөрлөсөн нэгдүгээр бүлэг. Берлингтон Гарденсийн Севил годамжны 7-р байшинд 1814 онд Шеридан нас эцэлсэн. Чухам тэр байшинд 1872 онд хэдийгээр олонний анхаарлыг өөртөө татахгүй гэж хичээвч яаж болохгүй Лондон хотын Реформ клубын хамгийн өвөрмөц нэртэй гишүүдийн нэг хэмээн алдаршсан Phileas Fogg ноён сууж илаа.
Гэтэ яг нэг хэрэг та бүхэн анзаарах юм бол яг дээр үеийн номнууд ерөөхдөө яг нэг иймэрхүү хэлдэг. Ийм газар, он, нэр. За 1872 оны үйл явдал орчим номлол юм шиг байна л да. Burlington Garden Center гэдэг нь надад англи юм шиг санагдаж байна. За Sheridan гэж хийн те Reform Club. Sheridan гэдэг нь дормжсэн юм шүү дээ. Английн зохиолч гэдэг. Reform Club гэдэг нь болохоор тэр үедээ дэвшилттэй бодлого явуулж исэн Английн либерал намынхны цугларддаг газар. За to be honest бид нар энэ номыг Jules Verne гэдэг зохиолчийг ямар ном штий мэддэг болохоор энийг сонирхоод байгаа шин. Тэрнээс их саяны ихний номыг уншаад бол за яг тэ энэ зохиолчлаг юм ч гэж жаална ший да. Гэхэр л ном юм шиг санагдлаа. За тэгэхээр завтаа болохоор шүү. Гэтэ яагаад бас ингэ шууд саяны үйлбэрийг уншаа. За энэ миний ном биш вэ нэ гэж хэлэхгүй байх вэ гэхлээр өмнө нь яг иймэрхүү эхлэлтэй ингээд номууд уншаад тэднээс амар таалагдчихсэн тохиолдлууд зөндөө байдаг байхгүй. Тийм болохоор бас шууд ингээд гэж болохгүй. За next book. Энийг ингээд харж ийн үү? Энэ ингээд юутай юм бэ? Цаанаасаа ийм илүү зүсэлтэй буруу хийсэн гэх юм уу? Жог юм хэвлэлийн алдаатай ном байсан юм байна. Margaret Mitchell салхинд тугдагсан. Gone with the Wind гэмэх алдартай ном байгаа. Дэлхийн сонгодог зохиол байгаа. Бас уншааг байгаа. За эхний үйлбэрийн төлөө харъя. Гоё ном болохоор ч тэр юм амар тийм хүлээлт өндөртэй байна. За бүлэг 1 Scarlett O'Hara төгс үзэсгэлэн гоо бүсгүй байгаагүй. Окей. Надад сонирхолтой байна. За Scarlett O'Hara гэж шууд нэрийг өгсөн эмэгтэй хүн юм байна те. Төгс үзэсгэлэн гоо бүсгүй байгаагүй гэж байгаа байхгүй. Гэхдээ гэт нэг юм одоо орж ирэх гэдэг шүү дээ. Дараа нь төгс үзэсгэлэн гоо болсон юм уу? Эсвэл төгс үзэсгэлэн гоо биш ч гэсэндээ давуу талтай байсан юм уу? Мэдгүй. Scarlett O'Hara төгс үзэсгэлэн гоо бүсгүй байгаагүй. Яаж яах тийм бид нар бүгдээрээ нөгөө Scarlett O'Hara тэр нэг би киногийн ч гэсэн үзэж байгаагүй. Гэхдээ ингээд нэг юм киноных нэг зураг маргаас нь харж байсан шүү дээ. Уул нь тэрэн дээр ингээд амар хөөрхөн юмхтэй байдаг те. Надад л энэ бол амар таалагдлаа. Зүгээр ер нь мэдгүй яа ч юм. Би ч нөгөө mood reader шүү дээ. Ингээд өөрийнхөө тухайн сэтгэл хөдлөлөөрөө уншдаг. Тэгэхээр энэ бол миний яг өнөөдрийн одоогийн муудэнд бол амар таалагдж байна. Бараг нойр сэргчлээ. Тэгэхээр энэ номыг бүгдээрээ нойр сэргчлээ гэдэг англи руу оруулъя гэж бодож байна. За next one. Амар зузаан ном байгаад ямар ном гэж бодож байна? Вангийн нулимс Тодко Самсон. Ер нь бол Монголд бас нэг хэсэг нэлээд бестселлер болсон. Ном шүү дээ. Хэдлэхний үйлбэрийн уншээ. Тэгээ оршил гинэ. Оршлын унших хэвээр болов нэгдүгээр бүлгийг унших хэвээр болов. За оршлын уншиж. Улсаа гэх энэ эдэр ирийн усанд ормогцоо жижиг альчуур бүзөөндөө тохож том альчуураар бүслэхийгээ ороогоод кофе утгах үйлдэл өглөө бүр давтагдана. Эхний үйлбэрээс нь болохоор улсаа гэдэг нэртэй юм байна. Гол дүр эдэр ир гэхээр 30-40 насны эрэгтэй юм болов уу гэж бодож байна. Усанд ормогцоо жижиг альчуур бүзөөндөө тохоод том альчуур бүслэхийгээ ороогоод кофе утгах үйлдэл өглөө бүр давтагдана гэсэн байна. Энэ дээр ингээд надад нэг зүгээр яг ингээд шууд уншингууд бодсон юм юу гэхээр давтагдана гэдэг үг байлаа. Энэ чинь нөгөө үйл үгийн идэхгүй хэлбэр шүү дээ. Монголчууд ер нь идэхгүй хэлбэр айгүй ховор ашигладаг. Тэгээ энэ дээр эхний үйлбэр дээр бол ашигласан байна. За that's okay. Зүгээр надад төрсэн бодвол ингээ кофе утгадаг энэ гэдгийг бодоход орчин үед болдог үйл явдал юм шиг байна. За жижиг альчуур үзэндээ тохоод том альчуураар бүслэгийг ороод гэдэг бол одоо бараг л усанд орсон эрэгтэй хүн болгоно л гэдэг үл үүдээ гүүн болов одоо яа гэм бол амар гоётэй ингээл миний уншээ барь гэж бодсон тийм ном биш шиг санагдаж байна. Яг завтаа болохоор улсааг сонирхоод гүйлээд харчих магадгүй юм байна. За тэгэхээр Вангийн нулимсыг бас завтаа болохоор оруулж. За дараа нь болохоор дахиад турк ном байгаа. Энэ ингээд надад нөгөө зураг нь хавцсан амар таалагдаад Нүвидэ Тугар гэдэг зохиолчийн Коза Отели гэдэг нэртэй ном. Козагийн зочд буудлах юм уу да шууд тийг орчуулж болно. Коза гэдэг нь болохоор Туркийн бас нэг юм хотод байдаг. Энэ түүхэн дурсгал хот гэх юм уу тий одоо манайхнаар бол хар хорин гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг Коза гэж ийм газар байд юм байлээ. Тэгээд надад энэс юу таалагдсан бэ гэхээр гарчгийн доор нэг юм жижигхэн тайлбартай байгаа байхгүй юу? Хүн өөрийгөө олохын тулд заримдаа өөрийгөө алдах хэрэгтэй байдаг гэсэн. Тухайд одоо өөрийгөө алдмаар санагдаад ч юм өөрийгөө олмоор санагдаад бас энэ номыг сонирхсан байх гэж бодож байна. За нэгдүгээр бүлэг гинэ. Hayatınız her zaman sizi değiştirmeye hazırdır. Siz ne zaman hayatınızı değiştirmeye hazır olacaksınız. Асуултаар хэлж байна. Энэ болохоор бас юу вэ? Нөгөө quote дотор юм. Тэгэхээр хүний нөгөө ярианы нэг хэсэг гэсэн үг юм байна. За ингэж чинь амьдрал тань үргэлж таныг өөрчлөхөд бэлэн байдаг. Харин та хизээ амьдралаа өөрчлөхөд бэлэн болох бай. Надад таалагдлаа.
Амьдрал бол ингээд таныг өөрчлөх бэлэн байдаг. Амьдрал өөрчлөгдөхөд бэлэн байдаг. Та харин эзэн өөрчлөгдөх юм бэ? Энэ тийм жан self-help ном болов. Би нэг бол энэ уран зохиолын ном аахгүй. Бидний үеийнхэн дандаа өөрсдөөсөө асуудаг асуулт юм шиг санагдлаа. Тэгээ энэ асуултын хариултыг бас олмоор байгаа сте тий. Нэр бид нар хизээ бэлэн болох юм болоо. Яаж бэлэн болт юм болоо? Окей. Би сонирхолтой нойр сэрэгч юм. Маш үзмэр санагдаж байна. За өнөө шөндөө бол биш. Гэхдээ маш ойрын үед он гарахаас өмнө амжих нүггүй юу? Нэг уушна. Таалагдлаа. За нойр сэрэгчлээ англи руу явлаа. За тэгээ өнөөдрийн хамгийн сүүлийн ном бол 20 дугаар зууны шилдэг роман Доржийн Гармагийн Харуул алтай. За энэ гайхалтай номыг уншааг үл явж байгаа. Уучлаарай. Гэхдээ бол яг үнэхээр ингээд гэсэн Монголынхоо юм сайн уран зохиолын номнуудыг уншия гэж бодоод ингээд хайгаад болоод хадгалаад байж идэв шүү. За эхний хөлбөрийн бүгдээрээ харцгаая. 1-р хэсэг гэд хэлт юм байна. Бороо арилсангүй эцэг. 2 хүүхдээ бороо харилсангүй. Окей. Гэхдээ энэ ингээд яг нэг зөвхөн эхний өгүүлбэрээр дүгнэхэд жоохон тийм үү. Ямар ч тийм мэдээлэл байхгүй. Харуул алтай гэж байгаа юм үйл явдал нь Алтай улсад л болж байгаа хальтаа. Тэгэхээр Алтай улсад бороо арилсангүй. Гэхдээ бол ер нь бол хичнээн тийм ч гэсэндээ бороо яагаад арилаагүй юм бол бороо арилахаар яах ч байгаа юм бол хэн ер нь одоо бороо арилахыг хүлээгээ байж байгаа юм бол гих мэдчихлэн бас бодлууд төрж ийн. Нэг үлэг бол уншаад үзэхээр санагдаж байна. Зөвхөн эхний 2 үг дээр нь тулгуурлаа бодоход, эхний өгүүлбэр дээр нь тулгуурлаа бодоход. Бүр яг ингээд энэ Коза хотел ч юм уу түрүүний нөгөө Достоевскигийн газар доороос бичсэн тэмдэглэлийн тэр шиг шууд одоо ингээд барьж аваад уншия гэдэг тийм мэдрэмж бол арай л төрүүлэхгүй. Тэгэхээр нэг бүлэг уншаад үзээрүүл одоо оруулъя да тий ингээд одоо зэргийн л юм да гэдэг юм үүднээс. За ингээд өнөөдрийн уншааг байсан 13 ном маань ингээд дууслаа. Одоо ингээд цаашдаа нэг тийм шинэ ном авахгүй л яг энэ дараалалаараа уул нь энийг ингээд уншчвал бас яг болох гэдэг байхгүй тий. За тэгээ түрүү хэлсэн ер нь ингээд хүмүүс энэ номын эхний өгүүлбэрүүдийг аягүй юм шинжих, сонжих дуртай байдаг. За тэгээ Урсула Ле Гуин гэж зохиолч байдаг. Энэ зохиолчлохороо номын эхний өгүүлбэр гэдэг бол өөр ертөнц рүү орох хаалга юм аа гэж хэлсэн байдаг. Дэлхийд дахнаа гэдэг юм бол та бидний сайн мэдэх Анна Каренина номын эхний өгүүлбэр, Jane Austen-ийн нөгөө бахархал ба бардамналыг орчуулад байдаг шүү дээ. Pride and Prejudice номын эхний өгүүлбэр, Хогон шилийн эхний өгүүлбэр, George Orwell-ийн 1984 номын эхний өгүүлбэр, Charles Dickens-ийн Tale of Two Cities, хоёр хотын түүх туйл гэх юм уу номын эхний өгүүлбэр гэдэг энэ одоо өгүүлбэрүүд бол бас маш уран тансаг чамин гоёор алдартай юм ихний үйлдвэрүүд байдаг. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол дараагийн бичлэгээрээ ийм алдартай ихний үйлдвэрүүдийг бүгдээ хамтдаа уншаад сонирхож бас үзье те. Ямар ч гэсэн нэг юм tier ranking бичлэг хийхийг өөрлөж хүсдэг байсан. Өнөөдөр энэ үслээ биелүүлээ хийж үзлээ. Тэгээд надтай хамтдаа энэ олон номнуудын ихний үйлдвэрийг шүүсэн тунгаас нь баярлалаа. Хэрвээ та миний оронд байсан бол аль номыг нь яг одоо өнөөшөө унтахгүйгээр унших байсан бэ гэдгээс сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Ингээд бодохгүй дараагийн бичлэгээрээ уулзъя. Баярлалаа.